хаяа боддог. Одоо тэрийг тэгээд зурж ээж билээ гэдэг. Гэтэ одоо байхгүй. Одоо байхгүй хаач байгааг энэ баг мэдэхгүй шахуу зарим нь алга болцсон. Тийм зургнууд байна. Хэрэгтэй л байх л та. Би ч хамаагүй ярьдаг болохоор тэрнээсээ их хайгаад байна. Тийм бас зураг зармаар болсод байдаг шүү дээ. Аха. Тийм гэхдээ тэрийг нарийн яриаж байгаа тийм. Аха. Одоо тэр хэдэн 10,000 зураг зураад тэгээд хинч тоохгүй, тоохын ч аргагүй зураач наа. Хэдэн 10 маань одоо батаар нь бичээд хүн уншдаггүй зохиолч нь нэг юм байхгүй юм л гэсэн үг шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхгүй би тэр нэг юунаас нь лайгаад байл. Одоо жишээлбэл за тэгээд өөр ингээд халиад өөр хачиг болохгүй. Тэ сүсэг бишрэл талаасаа ер нь их өндөртэй хүн үү? Үгүй. Зураг зурах чинь нэг тийм жаргал юм да. Ер нь бол. Тийм нэг айхтар одоо шидийн маягаар ярихгүй л байл да. Зүгээр би 90-ад оны ихээр одоо энэ бөөгийн бүүн болоог байхаас эхлээл зурж эхэлсэн л дээ. Нэг л юм хэлж чадна. Би бүх зураг их сайн энергитэйгээр зурдаг. Одоо нэрж чухал те нэр. Одоо ингээд энэ зургийн тэнгэрийг би одоо бараг 7-8 удаа хийж гинэ. Гэхдээ би ингээд юу ягаагүй. Тэрэндээ ингэж бухимдаж ууралж ч юм уу хийдгүү. Дандаа сайнаар бодож. Бүх зураг. Гавьяа шагналыг ер нь та юу гэж бод? Та одоо яг ямар төрөөс авсан шагналуудтай байна? Тэгэхээр би нэг зүүж үзээгүй нэг 2 одон байд. Ичидэд гинэ. Тэр гаяа мэдхгүй. Би чинь одоо их мундаг шагналтай хүн л дээ. Орчуудын эвлийн нэрэмж шагнал гэж байдаг. Манай Монголын орчуудын эвлэл. Тэгээ 94 онд нөгөө хэдэн дарга нар хуралдаад хэн шагнал өгөхөө шийдэж чадахгүй. Тэгээд орчуудын эвлийн их хурал дээр тэрийг хилээд бид ингээд энэ жилийн шагнал нэрэмж шагналаа хүмүүс төгсөн чинь нэр дэвссэн 3 хүн 2 хүнд нөхстэй 5 хүн ч илүү нэр дэвссэн. Тэгээд их хурлынхаа гишүүдээс юу яаж яагаад санал хурааж агаад анхны тохиолдол ахиж юу яагаагүй. Би тэгээд орчуудын эвлийн 290 хэдэн хурлын төлөөлөгчдийн сандаар би нэгдүгээр санал аваад орчуудын эвлийн нэрмж шагнал авч ирсэн байхгүй. Одоо яг 2 дахь нь одоо манай тажигач Гамболд гэж зураач их сайн зураач байсан. Тэр маань 2 дахь тоог ин аваад тэгээд битээр тэр жил шагнал авч ирсэн. Тэр орчуудын анхны бөгөөд тий ахиж тийм сүүлийн их хурдаар олон төлөөлөгчдийн саналаар тэг шагналаа өгж байгаагүй. Одоо хэдэн орчуудын эвлийн тэргүүлэгч нар хуралдаад өгчдөг. Тэгэхээр тэр бол миний хувьд хамгийн дээд шагнал. Одоо тэрнээс илүү шагнал би хаанаас гордох юм. Бүх зураач, баримлч, урчууд над шагнал өгж явахад би одоо хэний шагнал гордох вэ? Та Санкт Петербургийн урлагийн академи, уран нэрэмж академи гэж байдаг. Тэр нь 1750 онд байгуулагдсан. Эзэн хааны академи гэдэг одоо Оросын хамгийн том сургууль та. Та тэгээд би танаас сонирхоод байгаа юм нь хичээлээ ихгүй ном уншаад гэвтчихэд байсан хүүхэд сургуулаа яаж амжилттай төгссөн юм бол. Гүй тэгэл яхаа нэг олны уран бүтээлээрээ олны дунд тэгэл нэг юм очиол хийгээд голцуул ингээл яг ингээл хүн суулгаж байгаа зураг штэ. Тэгээд тэрийг зурч.
нэг дундаж нэг алтан гур арайч муу авчихгүй тэгээд нэг гайхахгүй тэгээд юу манай нэг сургууль төгсөөд одоо профессор маань одоо багш маань манай ингээ өдөрцсөн нэг тэр төгсөлтийнхаа хэдэн оюутнууд туслах багштайгаа гэртээ аваачаад одоо дайдлага хийж байгаа юм л да төгссөн оюутнуудаар. Тэгээд тэр багш маань нэг би ганцаараа Монгол өөр гадаад юм байхгүй босон дандаа Оросод одоо манай тэр армийн ментors тэгээд багш маань тэгжсэн юм аа. За яг би их олон жил багшилсан. Тэгээ ингээ хүн болгонд үг хэлж байгаа шүү дээ чи одоо чи тэгсэн тийм. Гэхдээ энэ манай Чондонгийн ингээд хэлж байгаа миний овгоор хэлдэг орсууд ч тий. Манай энэ Чондонгийн миний үзсэн хамгийн муу оюутан байсан гэд. Би ч өөр ухаалтц за ингэж чиглүүлэх гэж тий. Гэтэ түрүү нөгөө зурсан зураг нь өмнөөс нь яриад идэг болохоор илүү юм ярих хэрэггүй болчиход идэм шиг байна. Тэр бүх ярих юм зурганда хийцэн гаргацсан. Тэгээд багш маань тэгтээ миний бодсноор их гайгүй зураач болох байхаа гэж одоо би готж яваамаа. Тэгч болох байх гэж найдаж байна гэд. Тэгээд хөргөчнөөсөө гинтхэн нэг юм дарс гаргаад ирсэн. Тэгээд тэр багш нар чинь одоо тэр мэдээлэл юу авдээ юм уу яадээ энэ стайлны дуртай одоо дарс манай их удирдагч чи ч гэсэн их сайн мэдэх ёстой гэд би нөгөө элдв юм унсаар чи тэгээд би ганцаараа уншуу чи гэд гаргаж өгчээсэн. Манай орсоо татархаа ганцаараа дарс суух нь шүү дээ. Тий манай ингээд урдланд зүүмтнүүд гэж нэртэй нэг хэдэн манай дээд ангийн энтер хэдэн оюутнуудаа цуг миний ажлыг өлөгчдөг. Уг нь 3 дугаар курс 4 5 гэдэг ингээ 3 курсын оюутнууд байгаа шүү дээ. Нэг урдланд тэднээсээ ажлыг ингээд дараалуулаад өлөгдөг. Гэхдээ намайг болохоор манай ангийнхантай биш тэр зүүмтнүүд гэдэгтээ цуг өлөгчдөг гэсэн. Миний ажлыг тэгээд яг би тэгээд адилхан гормор бол авцгаана л да. Гэхдээ тэр их сонин хүүхдүүдээс Мишкадо юу гэж нэг найз маань байсан. Зураг зурхгүй хийл тоглоод яваад байдаг. Тэгээ бүр ингээд галзуу юм шиг болсон. Тэгэл хаяа ингээд шүн орж ирэл нөгөөдхөө чахруулаад дуургаад байдаг. Тэгэл ингээд над руу харахаар нь би заавал чи яг Паганини шиг байна гэж хэлэх ёстой. Тэр нөгөө өөрөө ч гоё залуу байсан. Өндөр тийм гоё их нүд хөмсг болсон. Тэгээд өөрийгөө нөгөө Паганини шиг л одоо хэлцгээл төсөөлдөг. Тэгээд би тэрийг хэлчихээр баярлаад тоглохоо ойлгоорой гэсэн. Тийм найзлаа. Тийм улсуудтай тэгээд хамт суралцсан би их азтай их ер нь ингээд бодоод ахад дүрслэгийн сургуулаас эхлээл би ер нь их азтай хүн юм аа. Их сайн багш нартай таарсан. Та ер нь одоо яг энэ жил 2026 онд зураг зураад хэдэн жил болж байна? За би сандгүй маа хүмүүс чи одоо 75 онд дүрслэгийн сургуульд орсон гэхээр чи хэдэн жил болох вэ одоо? Нэг 40-од жил, 50-од жил юм даа. 50 хэдэн жил. Тийм байна. Тийм 75 онд дүрслэгийн сургуульд ороод
Тэгээд хоошоо сургууль яваад тэгээ одоо зурж ийн гэхээр 75 оноос хойш гэж тоолыг одоо юугаар урд нь яг пионерын ордны зургийн хүүхэд байх үеийг бол тооцохгүйгээр ярих юм бол гэж юм л да. Тий. Яа 51 жил гэдэг бол бас за тийм сурт авцсан шүү дээ тий. Хойно оюутан болж чад тэр түүхийг яривал бүр багтахгүй болно л доо. Би чинь график гэж зураасан зургийн хуваарьтай очоод тэгээд нөгөө юугаа хуваараа солиулахгүй ийм уран зургийн ангид орох гээд намайг авдгүй. Танаа улс чамайг график зураач бол гэж явуулсан учраас чи одоо графикийн зураач л болох хэрэгтэй. Би тэгэхээр үгүй би уран зургийг суралцах гэж одоо өөрөө юу яасан учраас уран зурагт оруулаад нь орохгүй буцлаа гэд. Тэгээд нэг этюдник юм зураг зурдаг хайрцаг худалж аваад Ленинградаар явж этюд хийдэг. Байшин барилга ингээл янз янзын юм зурдаг. Хичээл эхлээ 2 сар болсон. Намаа дуудаад загнаад Монгол руугаа яв гэд. Одоо тэгээ яах вэ? Дургүй юм 6 жил сурахаар юу яа даа гэд. Буцдсан билүү гэд. Тэгсэн нэг юм өвгөн орж ирээд энэ яатсан хүүхэд ингээд тэр деканы өрөөнд болж байгаа асуудал гадаад декан намаа дагуулад орцсон. Уран зургийн декан дээр орсон. Зай байхгүй юу нэ тэр Монголоос ирсэн хамаагүй уран зурагт хүн болгоо орох гэдэг. Тэр графиктаар сур байвал бай гэдэг. Тэгээ загнуулаад зогсож ирсэн нэг өвгөө орж ирээд би мэдэхгүй шүү дээ. Энэ яатсан хүн зогсож байгаа юм л гэж байгаа бол та нөгөө өвгөн чи орж ирсэн чинь нөгөө улсаас сандраад нөгөө декан босоод суулгаад нэг Монгол одоо ингээд ийм учиртай ингээд одоо сургуулаасаа хөөгдөг чинь. Тэгсэн нөгөө өвгөн чи чамд ийм уран зургийг хийсэн юм байна уу гэдэг. Бүтээлэн зураг байна уу? Үгүй би оршитэнд нэг хэдэн этюд байгаа ингээд жижиг. Аачаад авидэрч чадах уу? Би амьдралдаа тийм урдан гүйж үзээгүй. Юу усаан болт тест гэл оршит ойрхол та. Гүүгээл очиод хідэн нөгөө хийсэн юмнуудаа барайл нөгөө өвгөнд байж байгаасаа гэл залбирсаар байгаа л гүйж ирээл орсон ч амьсгатцсан. Тэргээр 50 гэд. Тэгээд ингээд шалан дээр нөгөө юмнуудаа тавиад тэгсэн харж ирсэн энэ нөхрийг баахар үе ангид оруул гэл шууд. Нөгөө өвгөн зургнуудыг харчихсан. Тэгсэн тэр нь Андреевич Мельников гэдэг Оросын агуу их зураач байсан. Би яаж мэдэх таних том профессор тэр сургуулийг ингэж атгадаг том хүн байж. Тэгээд тэр хүний хүчээр уран зургийн ангид шууд нөгөө декан чинь заа гэж номхон зогсоод оруулчихсан. Атгадаг бол их хацтай. Тийм тэгээд их сайн багш нартай байлаа. Тэгээд сайн нөхдөд байлаа. Би таны бас нэг өмнөх ярилцлагуудыг харж ирсэн. Ер нь зураач болох гэж сурсаар л явна гэж их ярьдсан байлээ л те. Тийм ээ тий одоо ч чадахгүй юм зөндөө. Тэгээд би яагаад ийм айхтар мундаг одоо чинь зүгээр энгийн үзэгчийнүүдээр сэтгэлд нь хүрсэн бүтээл хийгээд ингээ байж ийн гэдэг чинь одоо уул нь бол уг уран бүтээлч өөртөө бас нэг болж ин доо болчих дээ гэдэг дөнгө өгч болдог л баймаар ингэж бодохгүй. Мэдэхгүй. Би ч одоо ингээд нэг юм харанхуй юм дотор амьдарч байгаа юм шиг амьдарчил л да нэг хэсэг. Нөгөө энэ ийм ухаалаг утас гэдэг юм авахаасаа өмнө өөрөө зураг зураад тэгсэн чинь хүүхдүүд загнаад над тийм ухаалаг утас аваад өгсөн. Тэгээд тэрийг ингээд Facebook гэдэг юмд ороход тэр гадны зураачдын тэрийн юмнуудыг хараад ахад яах вэ бас тэгээд нэг их манай Монголын зураач нар нэг тэднүүсийн дор ороод ингээд байгаа юм алга шиг байна. Ингээд төвшингийг харах юм бол тэгээд миний хувьд болохоор би өөрөө тийм
юм хэцүү. Нэг л юм хэлж чадна. Би бүх зураг их сайн энергитэйгээр зурдаг. Одоо нэр чухал бах те нэр. Тий. Одоо ингээд энэ зургийн тэнгэрийг би одоо бараг 7-8 удаа хийж байна. Гэхдээ би ингээд юу ягаагүй. Тэрэндээ ингэж бухимдаж ууралж ч юм уу хийдгүү. Дандаа сайнаар бодож бүх зураг. Ер нь зураг зурагчдын жаргал байхгүй та. Хүний хувьд те жаргал би жаргаж байгаа хүн тэгээд жаргалынхаа нэг хэсгийг үлдээж байгаа байхгүй та одоо энэ даун дээр. Тэгэл хүмүүс тэрийг нотолж байгаа нөө муу хэлнүү тэр нь тамаагүй би зүгээр л юм аз жаргал идэлж байгаа л хүн байхгүй ер нь бол. Авиасыг та төрмөл гэж боддог уу? Төрмөл. Нүр их үр хөдөлмөрийн үр дүнд авиасыг бий болох боломжтой. Шалгуудлаа байхгүй. 1000 авиасгүй төрсөн бол тэр чигээр авиасгүй. Авиасаа төрсөн бол цаанаас өгдөг юм байхгүй. Тэр цаанаас өгдөг юм. Цаанаас гэдэг нь одоо мэдэхгүй хаанаас чинь тэр тэнгэрээс бурхнаас юунаас өгдөг юм би мэдэхгүй. Одоо тэр одоо хідэн 10,000 зураг зураад тэгээд хинч тоохгүй, тоохын ч аргагүй зураач нар хідэн 10 маань одоо батоор нь бичээд хүн уншдаггүй зохиолч нь тэр чинь нэг юм байхгүй юм л гэсэн үг шүү дээ. Тийм биз дээ. Гэтэл хитгэн зураг зураад гал зурцалсууд байна. Манай ч харин авиастай олон нөгөө зураач нар. Би ер нь ийм гадны улсад зураачтай муулах дуруу. Тэр тийм юм гэж ярих. Бүгдийн л авиастай байл. Тэр галзуу зураач л гэдэг. Тэрэн дээр тэр та нас нарийн юм мэдэхгүй. Би одоо жишээлбэл юу гэдэг балиад нэг сайн үзэх тийм юу аахгүй. Хүсэл сонирхол аахгүй. Тэр нөгөө мэдэхгүй. Тэр нөгөө техник энтрийг мэдэхгүй. Тэр яг хөгжмийн бол сонсоод байгаа юм. Тэрнээс 3 үсрээд падад ич нөгөө 4 үсрээд буух стагийн нөгөөх нь 3 үсрээд буучхад би мэдэхгүй. Гэх жишээтэй ингээд зүгээр тэрнтэй адилхан зурагч нь бас их нарийн байхгүй. Ямар чиглэлээр хийсэн бай, зураг, баримл ингээд мэддэг тий энэ профи одоо мэрэгчдийн өндөр түвшний хүн байна гэдэг нь яаж мэддэг гэхээр юу ч хийсэн байл одоо абстракт зурагч бай, юу ч бай те тэр ингээд нэг цаанаас нэг ингээд хүн татаад байдаг. Тэрнтэй адилхан. Авиасгүй чарчаал өнгөрч гэтэл ингээд хараад аймаар юм байдаг. Хатя харах юм байхгүй нэг хэдэн нэлцэн будгал байгаад байдаг. Хүний дүрс байхгүй, нормал байхгүй гэсэн мөртлөө хармаар өргөд байдаг. Тэр чинь нэг тэр хүнд нэг юм байгаал татаад байна гэсэн үг. Би л тэгж боддгийн. Би ч нөгөө урдлаг судлаач биш болохоор тийм гоё үгээр тайлбарлаж чадахгүй. Таны өөрийн хувийн мэдрэмж байна. Тийм би одоо чамайг асуусан болохоор л өөрийнхөө мэдрэх хэмжээнд л ярьж байгаа шүү дээ. Гэтэл өөр хүн өөрөөр ярьдаг ч юм уу. Бороо ч гэж магадгүй л юм. Таны бүтээлд дүн тавихад ер нь та их хэцүү юм байна л да тий. Тухайлх юм бол энэ бол ерөөсөө яг таны цэвэр төсөөлөлд байгаа зүйл ингээд бодит болоод ирчлээ шүү дээ тий. За тэгэнгүүт л яг хөө таны төсөөлөлд байгаа болохоор таал магадгүй дүн тавих боломжтой байх л та. Тэгэл за болчихжээ гэдэг тэр дүнг та өөрөө л тавих нь шүү дээ. Тэгнэ. Магадгүй зүгээр яг хөө ингээд нөгөө харж зурсан шиг тийм үү натур байгалыг ингээ харж чаад магадгүй хүнийг харж чаад хөрөг зурж байгаа мурж байгаа тохиолдлууд ингээ харах юм бол
за яг л болсон байна болчлоо гэдэг дүнг бол тавьчих шүү дээ. Тэ? Тэнгүүт яг энэ хийсвэр төсөөлийн юм дээр яг л боллоо гэдэг дүнг яаж тавих вэ? тэрийг та мэдгүй. Би өөрөө зурганда хайр найргүй ханддаг. Одоо тэр нь одоо юу гэхий одоо зурж явахдаа хайр найргүй гэж одоо юу гэмдэ хатуу ханддаг гэх юм уу да. Шаардлага өндөр гэх юм байна. Хайр найргүй биш. Тий. Цензур босоо өндөр гэх юм. Тий. Одоо өөртөө тийм өндөр босох тавиад тэгээд хийдэг болохоор тэрэндээ хөрсөн их цөөхөн. Тэгэхээр гонигтай л да. Сүсэг бишрэл талаасаа ер нь их өндөртэй хүн үү? Үгүй. Ер нь бол би аль ч шашинд одоо хүн төрлөختөн бий болгоод юу яасан болохоор өчнөө сая живэгараа ингээд шүтж байгаа болохоор аль ч шашин шүтлэг бүх юмд хүндэтгэлтэй хандахыг боддог л да. Надаас илүү ухаантай улсууд л зохиосон байтаар шүү дээ. Одоо үүсгэсэн бий болгосон бай. Тэр талаас нь. Тэгэхээр би нэг шүтдэг юм ховор. Мухар сүсэг тэгвэл мухар сүсэг. Тэгэл мухар сүсгүй юм байт юм уу Монголд? хэр өндөртэй болдог. Хэр өндөр бол мухар сүсэг? Гайгүй. Гайгүй юу. Гэхдээ яг нэг гол дээр очиод дэгээс идэхээс өмнө нэг уул усанд юм өргөөд гуугаад нэг одоо шүтхийн яг шүтэн хайрлан гэх юм бол байгалал. Онгон зэрлэг дошгон тэр байгалыг хүн зурх уу байгаль зурх уу гэвэл та алийн зурх вэ? Гэхдээ алийг л зурна хэрвээ тэр тухайн зорилгоос. Гэхдээ би илүү байгаль зурх. Байгаль нь илүү цэвэрх. Хүнээс илүү цэвэрх. Би нөгөө хүнийг үзэн ядагч гэдэг нэг том ял байдаг тийм биш шүү. Тэгтэл байгаль нь арай илүү цэвэрх юм. Ариун дагшин. Ариун дашгин. Одоо тэр юу нь одоо тэгээд хүн гэдэг чи яг үндэ өчүүх вэ? Амтиш та одоо энэ байгалийн ээж юу юм? Тэгэл одоо би энэ отомотон айлдын байгаль интер зурхыг сүм гэж бодоод байдаг нь бас нэг тийм нэг юм янз юмтай л холбоотой байх таа гэж боддیں۔ Таны одоо уран бүтээлүүдийн бас нэг одоо магадгүй уран зургийн нэг төрөл болох үс хэмжээнд болж гарч ирсэн зүйл бол тэр нэг бөөгийн зураг. Таны бөөтэй холбоотой зурагнууд зурдаг гэдгээр нь хүмүүс бас маш одоо энд тэнд байгаа ямар нэгэн бөөтэй холбогдлолтой их гой зурагнуудыг харахад бол яахаа аргагүй Хүрлбаатар гэдэг зураачин бүтээл байж идэг. Тэгээ энэ нөгөө бөөгийн зураг зурдаг хүмүүс магадгүй бас нөгөө сүсэг бишрэл мухар сүсэг талаас их өндөртэй хүмүүс бас тэндээ тодорхой хэмжээний тэнд нэг сүнслэг үйл явдал зураг зурж явах бүтээж явах явц донд нь өрөндөйн болов уу гэдэг таамаг байхгүй юу? Тий. Нэг айхтар одоо шидийн маягаар ярихгүй л байл да. Зүгээр би 90-ад оны ихээр одоо энэ бөөгийн бүүн болоог байхаас эхлээл зурж эхэлсэн л дээ. Бөөгийн бүүм гэж нэг айхтар юм боллоо шүү дээ. Айлгын бөөтэй. Тэрнээс өмнө л зурж эхэлсэн. Тэгээд яагаад зурж эхэлснээ мэдэхгүй. Одоо бодож явахад заримдаа боддог л да хүн юм чинь бодно шүү дээ. Тэр нэг хувцас хэрэглэл одоо тэр нэг хөдөлгөөн энэ төр нь гоё байсан. Тэрэнд нь татагдсан юм болов уу?
Ер нь тэгэл зураад эхэлсэн. 30-аад жилийн өмнөөс гэсэн үг байна шүү дээ. Тэгээ одоо нэг 92 онд би нэг Сүйст цөөхөн багшилсан. Тэгээд нэг тэр аваач зурж эхэлсэн баг. Миний бөөнөр их чимээгүй шүү дээ. Ер нь. Тийм. Ер нь би чимээгүй байх дуртай зураач юм шиг. Байгаль нь ч гэсэн. Намгүй. Тийм чимээгүй байх хэрэгтэй. Тайван. Тийм ингээд нэг хашгирсан юм ойлсон бахирсан өнгө байхгүй. Намуухан чимээгүй. Чин нэгдүгээрт одооны бидний нэг амьдралын нэг юм аимшиг байна шүү дээ. Боол жагсаал цуглаа өнгөн алаа ятаа наймаа фанси юуч болоод байгаа энэ дэлхийч дайчин тэрэн донд бас нэг чимээгүй аймаар байна шүү дээ. Ингээд нэг ганцаараа Тайвшрал те хэсэг хугацааны ч гэсэн жоохон тайвшрал. ч гэсэн нэг хүн ингээд нэг миний зургийг хараад яссахын заа нэг жоохон ингээд амраатах игээд ингээд хараад амарч ивэл отоо их хуучны маягаар ярихад миний бүтээлийн зордго биелж байна гэсэн. Маягтай хэлэх юм аашаа ерөнхийдөө тий. Ямар нэгэн одоо жишээ нь учир шалтгаан бол байхгүй юм байна шүү дээ тий. Байхгүй. Тэгээд сүлд нь бодоод яхахтай ингээд тасралтгүй ингээд зураад ахыг бодоход бас ингээд нэг тийм би өөрөө бөө мөө биш. Одоо тэр Иргэн тойрон тойронд айхтар бөө мөө байхгүй. Зүгээр нэг ганц хоёр айхтар хүчтэй зайрангуудыг таньна. Очиж бас асуух юм гарна. Зургийн талаасаа ч гэсэн бус хүмүүсийг одоо аваач одоо үзүүлж харуулах гэсэн. тий. Гэтэ нэг л хүн дээр шахаачтай. Тэр маань миний л хувьд их одоо жинхэнэ тийм бөөгийн ёс боломжлыг авч явж чадж байгаа хүн гэж ойлгодог. Монголчууд тэнгэр шитлэгтэй, бөөгийн шашинтай гэж ярьдаг. Таны зургнууд дээр бөө удагнууд байна л да. Гэхдээ миний анзаарч ажигласнаар дийлэнх дээр нь залуу удагнуудыг их төрсөлсөн байна. Яг энэ залуу удагнуудыг төрслөхдөө та яг юун дээр нь гол фокусаа өгч яг юун дээр нь анхаарлаа төвлөрүүлж энийг л харуулчих юмсан гэдэг ч юм уу энэ мэдрэмжийг л энэ зургийг харж байгаа хүмүүст өгчих юмсан гэж бодож ерөн зурдаг бай. Харин хөө одоо би одоо яг ингээд бөө зурхтаа тэр нэг юуг л арилгахыг хүсэж идэм л да. Юуг Одоо хүмүүсийн дунд байдаг тэр нэг айдас ч юм уу мэдгүй айдас ч юм уу да. Тэ? Эсвэл одоо энэ одоо нөхцөлд энэ хуурамч олон бөөнөр гарцсанаас хүмүүс итгэх болцсон ч юм уу эсвэл тэр үгүй чинь бас дандаа хүмүүст сайн сайхныг одоо жинхэнэ бөөнөр нь тий сайн сайхан юмыг хийж хүсэж яваа тийм хүмүүс шүү дээ гэдгийг л би хүмүүст ингээд хүн бөө харчаад айх биш бөө хараад хөх ямар гоё юм бэ гэмээр хайрлаасаа. тий хайрлаасаа гэдэг талаас нь хийдэм шиг байна. За тэгээд нэгэнт бөө юм чинь ингээд энэ тэнд уншиж хахад ид шийдвэрийн тухай тий бөөнөрийн одоо хүч чадлын тухай янз янзын юмнууд уншиж исэн болохоор тэрийг бас үзүүлэх гэж оролддог юм уу да. Тэ? Гэхдээ өөрийнхөө нөгөө талаас нь ярих юм бол энэ чинь манай монголчуудын юм шүү дээ. Ер нь бодоход хаа байсан. Эртнээсээ одоо бидний л мэдэх нууц товчон дээр хүртэл
гараал идэг шүү дээ. Одоо би нэг 4-5 жилийн өмнө нэг үзэсгэлэн дээр бас нэг зурсан маа нэг томоо зураг нэг юу нууц товчооны сэдвтэй Чингис Жамуух хоёр байлдах гээд тэгээд нөгөө Жамуухын одоо хоёр жанжин гэж байгаа юм л да. Тэр хоёр нь айхтар бөөнүүд гэж нөгөө зад буулгадаг одоо шороо шуурга байгалийн үзэгдэл тий бий болгодог. Тэгээ тэр хоёр нь ингээд тэр бөөлөд юу яасан чинь нөгөө шороо шуурга нь өөрсдийнх нь цэргүүд дээр буугаад тэгээд Жамуух ялагддаг байхгүй да. Тэр хэсэг нууц товчондор бичсэн байдгийг. Тэгээд тэрийг бодоход тэрнээс өмнө бичнэнч бөөмөө байсан. Тэгээд тэр талаасаа харахад би энэ бөө шашин шүтлэг биш шүү дээ. Энд чинь нэг одоо тэнгэр шүтлэг одоо юу ч юм те. Монгол уламжлал манай Монголын юм болохоор би нэг энийг зураад байгаадаа харамсдаггүй. Тийм ээ. Тэгээ ийм төрлийн зураачид ер нь хэр олон байдаг бай Монголд? Мэдгүй нэг бөө зурцгаадгүй шүү дээ. Хаяал нэг зурцсан. Тэгтээ би нэг ингээд одоо бүр анхнаасаа ингээд судлаад л хувцсан тийм байх хэвээр тэндээ юм зөвөх хэвээр зөвл дан төсөөлөл судлаагүй тийм дан миний төсөөл бөөж хараагүй. Одоо жишээ нь хувцас өмсгөллүүд дээрх энэ тэр цацаг одоо тэр нөгөө энэ өмсгөлтэй холбоотой бүх юмнууд бүгд таны төсөөллөө тийм. Тийм зарим нь яг тэ одоо ингээд ийм байдаг да. Ийм байдгийг харсан юмнууд байгаа байхгүй юу да. Одоо жишээ нь энэ ханцуун дээр нь холбог байгаа байхгүй юу? За тий. Тэнгүүт эн чинь бол бас л байдаг л юм уу таны төсөөлөл? Байдаг л. Байдаг би хүнээс бүр айхтар зайрын хүнээс хувцсыг харж ингээд тогтоож харсан юм байна. Тий. Тэгээд би бодоод тахад юм энэ их гоё хүн байх хэрэгтэй юм шиг байна. Бөө. Тэр нөгөө доторх нь их гоё цэвэр ариухан хүн бөө болт юм шиг байна. Одоо жинхэнэ бөө энгийн байдлаар зорох дуртай байхгүй их сайхан байгаль дотор тэ нэг гоё удган залуу гоё өгүүлэмжтэй гоё өнгөтэй одоо магтаж хийж ийн гэх юм уу да тэ хүмүүст дарамт учруулах маягаар биш а тэрнийг доторхын гоё сайхныг гаргахын тулд би юу яах л хэвээр гоё эмэгтэйч гоё удган гоё ирчүүд зурх хэвээр тэрнээс одоо тэр хөвсгөл энтрийн мундаг бөөнөр байна л та надад зураг мөргөн би ийм настай мундаг удгнууд одоо настай бөөнөрийн хуучны зургнууд энэ төр байдаг шүү дээ. Гэхдээ би зурхал байх л та эзэн нэгэн цагт одоо энэ бөө зурж байгаа циклийнхаа нэг за одоо энэ хүртэл зурлаа одоо болно даа гэхэд тэ би одоо энэ хүртэл энэ тэнгэр байгаль уул ус зурлаа одоо болно даа гэх цаг ирнэ л дээ надаа. Чингээл хүүхдлээ зурсаар байгаа таг унчиж болохгүй. Бас нэг өөр нэг юм байгаа л та тий. Тэр нь ингээл хаяа нэг гарч ирчээл алга болчиход байт надаа. Тэр нэг хаалган жоохон онгох гэснээр яг орохоор тас гэж хаагдчихна. Тэгэхээр би тэрлээ орж чадахгүй байхгүй. Тэгэл ингээд байгаль зураал байгаа. Энд чинь одоо ярих юм бол их сериус нь хийж шүү дээ зурх чих.
хариуцлагатай ажил. Одоо нэг гайхалтай зураг зурхансан гэж бодоолаа. Гэхдээ тэр нь яг юу юм, яаж зурх юм, байгалийн зурагч юм уу, нэг л гайхамшиг бүтээх л ёстой гэд яваад идэг байхгүй тий. Гайхамшиг ч байхгүй, өөрөө ч байхгүй байна. Бодлого тий. Ийм болчоод идэг. Тэгээд зураг гэдэг чи хэцүү. Одоо энэ зургийг ингээд жишээ нь хараад энэ таны шинэхэн зураг баг шүү байна. Тэгээ гүүрэн дээр алхаж байгаа юм шиг харагдаж байгаа байхгүй юу? Тэ нэг юм усан дотор нэг юм нарийнхан чулуун жимээр л цаашаа л орж байгаа юм. Нэг юм тэнгэрийн гүүршээр алхаж байгаа юм шиг ч юм шиг тийм мэдрэмж өгдөг байгаа. Миний нэг ялт гээд нэг зураг байд юм л да. Тэгээд тэр болохоор ийм бөө манан дотроос ингээд нэг юм наашаа гарч ирж байгаа. Бөө чулуун дотроос. Тийм тэр одоо хаана байд юм те хэнд байд юм. Тэгэд тэрийг би бодож ирсэн. Энэ болохоор цаашаа явж гин гэдэг чинь тэмцэлд явж гин гэсэн. Энэ бас арай жоохон дутуу байгаамаа. Ийм зүйл байдаг уу? Одоо тухайлбал бол энэ зураг ингээд таны хувьд болцсон гэж бодож байгаа зураг уу те? Тий одоо энэ дээр нь бас нэг юм хийх юм арай дуусааг байгаа. За яг тэгвэл ингээд болцсон зураг гэж бодож үзье те. Болцсон зураг гэж та ингээд ингээд ботцсон байж хахад тэр чинь нөгөө нэг хийсвэр сэтгэлгээгээр зурж байгаа зураг л болохоор гинт магадгүй нэг өдөр дан гэл нэг дахиад шин санаа гарч ирэхийг үгүйсэхгүй шүү дээ. Тэгснэ ингээд зургийг харснаа нэрээ энд нь тийм юм байвал зүгээр юм биш тэгээд дээр нь нэмжсэн тохиолдлууд хэр олон байдаг. Бөө байна одоо цаа зурагч юм байна. Энэ чинь уг нь ийм өндөр цохоон дээр зогсоод за юу энэ бөө зайр. Тэгээд доор нь одоо тэр гол шиг гол урсж штэ. Тийм байна. Энэ бол бүр доор нь штэ. Тийм бүр доор. Тэгээд тэр голынх нь оронд ийм цувж яваа цэргүүд байсан юм уу? Одоо цэргүүдээ аян данд өдөж өгч штэ. Нөгөө ийм зураг. Чингис Чамуух хоёрын одоо тэр маягаар тий одоо санаа маягийн юм уу? Тэгвэл одоо энэ тийм баатрууд тийм зураг байжсэн нэг өглөө ирээд харлаа тэгсэн чинь нэг л бишээ одоо зураг маань. Тэгэд миний нэг үүд хөдөглөгч гээд бас нэг өөр зурагны эскиз байгаа байхгүй юу? Надад өөрөөр зурах хэвээр. За тэрийг авалгыг тэгээд ингээ өөрчлөж байгаа. Тийм ингээд одоо нэг цэрэг мэргийн дараад тэгснэ тэр дээр нь шонхор шуу байсан. Тэр нарны орд. Тэгээд нөгөө шонхор шууг нь ярьдгаад одоо тэр шонхор ч нь одоо манай Монголын бэлэг тэмдэг шүү дээ. Тэгээд тэр шонхор шууг одоо хүч чадал оруулаад энэ цэргүүдийн хүч чадал нэмэр болж байгаа л бөө зурх гэдэг юм л да би. Гэхдээ тэр сэдв маань байгаа. Би энэ дээр зохиомжийг буруу авцсан юм уу? Яасан эсвэл нэг юу болсон юм. Одоо тэгээ танд энэ таалагдчих аа юу? Одоо энэ харин гайгүй юм шиг шонхрын арилгаа цэргүүдийн авцсан чинь хатан хавцлыг нь ясаа. Тэгээ одоо энэ бол ерөөсөө яг цэвэр хөндөрсөн газраас хөндөрсөн. Тий, газраас хөндөрөөд нэг үүд хөлөглөгч гэдэг зураг зурнда гэж бодож. Тэр нь гэхдээ ийм биш. Хөндлөн. Тий, босоо орцсон зүгээр ч юм шиг. Гэх жишээтэй ингээд яваад өгдөг. Би чинь нэг хэсэг дампуу явлаа. За тэр яаж дампуурсан яах вэ? Бүр анзгийн муха. Тэгэд манай ээж нэг ийшээ орж ирчээд миний хүүгийн зураг биш миний үзэсгэлэн дээр ирчээд миний хүүгийн зураг их өнгөлөг болчиход байна. Тэгээ би бодохгүй яахад тэгсэн чинь би тэр хэцүү хатуу явж байхдаа дандаа бараан зурдаг. Өөрөө мэдлгүйгээр тийм болсон байсан. Тэгэхээр энэ цаанаас нэг юм байгаа. Нөлөөлөл.
Яг би ингээд асуувал одоо яг нөгөө нэг сэтгүүлчийнхаа хувьд ч гэдэг юм уу хэвлэл мэдээллийн байгууллагынхаа хувьд жоохон ёс зүйгүй асуулт л та. Гэхдээ хүмүүсийн хувьд бол маш сонирхолтой асуулт байх бах гэж бодож байна. Таны ер нь яг зурсан зургаас хамгийн үнд хүрж исэн зураг нь ямар зураг хэдэн төгрөг хүрж исэн бэ? Би ястаа санахгүй. Тэ энэ ч н одоо ямар ч учиртай би нэг тийм юм битээ асуугасаа гэж уг нь бодоод ирсэн байхгүй юу. Хүн болгонд нэг үн яриад идэгин. Тэгээд үнийг одоо зурга зарах гэж зовдөг болохоор зовдөг гэдэг нь одоо хүнтэй нөгөө нэг үн мөн тохирох гэж зовдөг болохоор хэцүү. Одоо юу гэдэг баруун маруунд бол одоо амрал юм байл л дээ. Эсвэл хүн ирээд үнэлцдэг. Хүн дуудаад үнэлүүлцдэг. За миний зураг өнөөгийн зах зээлд тий ийм үнэлгээтэй ийм үнэтэй болох нэ гэдэг эсвэл үнэлүүлцдэг. Эсвэл нөгөө юугаар нь хэмжээгээр нь одоо цаасных нь хэмжээгээр одоо энэ холст одоо 10 см квадрат нь $10 ч гэдэг юм уу. Тэгээд ингээ үржүүлээд бодоод юу ячдаг. Үний тогтоочтой. Тийм, тэн дээр юу зурсан мурсан хамаагүй. Өөрийнхөө юугаар үнэлцдэг. Одоо талбайгаар. Тэгээд би болохоор тийм нарийн юм сайн мэдэхгүй. Зурсан хүн л байдаг. Тэгээд байхгүй. Тэгэхээр би яагаад саяны асуултыг асуусан бэ гэхээр нэгдүгürt таны зурагнууд ихэвчлэн одоо хис үр сэтгэлгээнээс буюу төсөөллөө бодит болгож байгаа таны уран бүтээл тийм үү? Тэгэнгүүт ийм бүтээлүүд ер нь одоо жишээ нь ингэж магадгүй байгаль ингэж дуурайж зурах ч гэдэм үү тиймэрхүү бүтээлүүд хоёрын хооронд бас асар том ялгаа байдаг байх гэж бодож байгаа байхгүй. Тэгэнгүүт тийм бүтээлүүдийн үнэлгээ жишээ нь магадгүй нэг зах зээл дээр тиймэрхүү байдаг бол хис үр сэтгэлгээний зурагнууд илүү үн цэнтэй байдаг болов уу гэж бодоод таны хувьд зүгээр. Гэхдээ яг мэдээж одоо жишээ нь энэ зургийг хэн дуртай танд ямар нэгэн үн хэлээ шууд авчих боломжгүй үстэй. Та бас нэг тодорхой хэмжээнд цензур тогтоон тийм үү? Тий яах вэ тэгээд зураг зарах хэцүү. Би миний хувьд би нэг найзтайгаа нийлээд их дээр үедээ Чехэд нэг үзэсгэлэн гаргасан. Праг хотод. Одоо 93-4 оны Динзэн гэд баримлж. Тэгээд битээр үзэсгэлэнгээ гаргаад тэгээд нэг айхтар өвгөн надаас зураг авах юм болохгүй юу? Тэгээд нэг миний 2-3 юм жижигхэн хэмжээний зургийг авах гээд тэгээд одоо тухайн үедээ би хийдчихсэн $200 ч гэсэн юм уу $300 ч гэсэн юм уу нэг үн хэлээ. Тэгээд нөгөө өвгөн чи ингээ буулгаад идэг. Тэдээр аавна гээл тэгэл үгүй тэд гээл би тэгдэг. Тэгэхээр ахаал нөгөөтг чинь жоохон өөр юм ярьжсэн ахаал одоо би тэдээр аавыг гээл тэгдэг. Тэгээд би гайхаад за тэгээ шиг гээд хэлчихгүй юу. Тэгсэн тэр хүн надад юу гэсэн гэхээр тэр чинь юм тэр бумтан хүн байхгүй юу? Ян хоорол гэж. Айхтар олон буудлын эзэн. Их мөнгөтэй. Их мөнгөтэй. Тэгээ тэр хүн надад би яасан хэлсэн нэг үг одоо санаанаас гардгүй. Та нэг жоохон тиссэн бол би таны анхны үнээр авах байсан юм аа. Та миний харсан хамгийн сайн зураачдын нэг. Миний харсан хамгийн муу бизнесменийн нэг гэж хэлсэн байхгүй. Тэгээд нэрэл тийм шиг байна. Та дэндүү даруухан загнаад тэгтэрхий зөөлөн хүн болохоор яг зургнуудаа ч юм өөрийнхөө уран бүтээлийг зохих хэмжээнд яг үнэлж чадахгүй байгаа юм болоо таа л гэж бодлоо. Бизнес даруухан хүн биш штэ. Бас хэлэх юм хэлнэ онгороо. Бас тийм дуугүй байхгүй юу? Дуугүй байхгүй. Ялангуяа тэр дугуй байх гэдгийг л одоо суралцах гэж чадахгүй байна. Ер нь альва юмд бас нэг өнгөрөөд сурах хэрэгтэй юм аа гэд одоо хөшөрч байна шүү дээ.
Тэгээ тэрийг л одоо суралцах гал байна. Тэгээ заримдаа энэ тэнд ингээд нэг зураач нар цуглаад юм ярьчаад оройн гэртээ очиод өөртөө баярлалт штгүй би тэрийг тэгж яхад нь дугаа байсан штэ гэдэг. Тэрэндээ баярлаад байгаа юм чи. Одоо тий. Тэгээ дуурахгүй байх аргагүй юм уу зөндөө гарах юм. Энэ амьдралд ч ингээд гэдэг. Тэгээ одоо энийг татчмаар байна. Юм их байна. Гэнэ дээр үедээ одоо хэдэн онд чинь бэ? Би бас л одоо 20 жилийн өмнө баг нэг хүүхдээ хөдөлсөн гэр бүл ороод ирэхгүй миний нуурланд. Аха. Тэгээд бид гурав ингээд таны зургийг үзсэн юм аа. Тэгээд зүгээр тантай танилцах гэж яваамаа гэдэг. Тэгээд нэг харваас нэг тийм айхтар хүн чинь ингээ мэддэгдэг шүү дээ. Тэгээ битээр мэдээж таны зургийг нөгөө хөдөлж авах мөнгө байхгүй. Тэгээд таны зургнуудыг үзэх гээд л ирж байгаа юм. Үзэсгэлэн дээр миний зургийг харсан юм байна л. Тэгээд за гэдэг тэгээд би зураг мурга үзүүллээ. Тэгсэн ямар гоё юм бэ гэд хоорондоо л ярьж ийл л. Тэгээд битээр даанч авч чадахгүй. Үннээ л хэлээ гэдэг. Тэгээд нэг ийм ямар зураг байсныг би одоо санахгүй л. Тэгээд та хоёрт хэдэн төгрөг байна гэсэн чинь 200 хэдэн төгрөг ч илүү. Тэр үед одоо их биш мөнгө. За яг та хоёр энийг аав. Одоо наад мөнгөөр авчих гэдэг. Тэгээд нэрэ гэж өгөө. Тэгээд аваад яв. Тэр чинь одоо жишээлбэл юу гэдэг нэг компани зээрэд гэсэн бол би өгөхгүй л дээ. Гэтэл шалтгаанаа тий. Тэгэхээр нэг хамгийн нэгдүгээр баримталдаг миний зураг зарахтай баримталдаг зарчим юу гэдэг хүн миний юм дурлаад ирж яхад би ингээд тэрийг хамгийн түрүү бодолцох хэрэгтэй байхгүй. Тэгээ бас хэн дурлж ийн гэдэг нь чухал байхan тий. Тийм бас зураг зармаар болсод байдаг шүү дээ. Аха. Тийм гэхдээ тэрийг нарийн яриаж байгаа тий. Аха. Та 5 сарын 20-оор үтсгэлэнгээ гаргахаар төлөвлөж байгаа. Ер нь хичнээн удаа үтсгэлэнгээ гаргаж ирсэн та тоолж үзсэн үү? За 96 онд байна нэг гаргасан. Миний анхны 2007 онд гаргасан. За тэгээд гаргахгүй жаад 10 яг хамтарсан биш үзэсгэлэн 10 хэд онд нэг гаргаад 23 онд гаргаад одоо 3 жил болж байна. Одоо нэг 5 6 удаа л гаргасан юм байна. Тэр 6 удаагийн л үзсэн. тий. Би тантай ярилцаад ингээд сууж байхад ер нь хид хидэн яриан дээрээс нь анзаарч ирсэн. Та олон улсад их олон үзэсгэлэн гаргажаа тий. Чехид л гаргасан гин, Лондонд гаргасан байна, Японд гаргасан гэж байна. Тий. Гээд явдлууд үзлэр ер нь олон улсанд үзэсгэлэнгээ гаргах боломж гайгүй байт юм уу да? Ямар хүмүүс ер нь олон улсад үзэсгэлэнгээ гаргаад байна? Та би ч нэг сайн мэдгүй би ч одоо тэгээд Дандаа урилгаараа тийм хүмүүс л ингээд нэг аз таарсан ч юм уу найз нөхөд танил талууд таньдаг улсууд энэ төр өөрөөд тэгээд үзэсгэлэн гаргаж ирсэн тэнд. Тийм хичнээн улсад бай. мэдхгүй одоо ямар ч байсан Америк, Япон, Англи, Франц гэдэг нэлээд олон баг. Тийм. Тэгвэл сайн. Миний зургнууд их олон газар тарсан баха. Би тэгж боддیں۔ Нэг байжсэн
дээр үедээ бас хэдэн оны марчис нэг хүн уцтаад нэг хэдэн Голландын жуулчид тантай уулзъя гэдэг ингээд танд зураг байна уу гэдэг. Надад нэг зурагч ховор байна да. Ийм жижиг юмнууд байгаа гэдэг. Тэгээд нэг хэдэн хүн ирээд тэгсэн нэг хүн тэгжсэн. Африкийн Либери гэдэг улсад байдаг хүн юм байна. Тэнд миний зургийг харсан. Монголд ийм зураач байд юм байна гэд. Тэгээд нэг ийм баячуудын вагонч нэг юм явдаг. Хордны вагон. Хордны вагон уу? Биш одоо дэд зэрэглэлийн вагонд их баячууд сууж явдаг нэг тийм юм байсан юм а да. Тэр үед. Одоо бийж хүртэл аялдаг ч юм уу Москвагаас хаашаа чи манахаар дараа. Тэгээд тэр вагонд явж байгаа улсууд гэсэн тэгээд надаас нэг 2-3 зураг авч ирсэн. Тэгэхээр бодоход миний зураг бас Африкт хүртэл очсон байхаар бас гайхалтай юм да. Ад жаргалыг мэдэрдэггүй та зураг яах вэ? Зураг зурах гэж одоо ингээл нэг зурах гэж өстой ингэж явах гэж энэ юм ерөөсөө болохгүй гэж би боддгоо. Гой жаргалтайгаар зурхыг гэж хэлдэг. Зурж байгаа сайн одоо баярсал зурх хэрэгтэй байхгүй юу хүн. Тэр болохгүй нь хамаагүй тий тэр хүний өөрийнх нь асуудал. Тэгжиж энэ зурагч яг би бас бодоод байт ингээл хичнээн хар бараан юу байлаа ч гэсэн хүн тэгэд ингээд хүн энерги шингээд байт юм. Ингээд яг хүнд ингээд нэг юм шингээд байдаг байхгүй юу. Тэгэхээр зураг бас их учиртай ер нь бол. Тухайлх юм бол одоо яг танаа уралданд орж ирээд хамгийн түрүүнд нүд унасан зургийг миний харталд байрласан байна л да. Тэгээ энэ зургийг харчаад дуусаагүй. Тийм, дуусаагүй гэсэн тий. Тэгээ энэ зургийг харчаад жишээлх юм бол зүгээр одоо за манай одоо уран бүтээлийн багийн нэг 6 хүн байлаа гэж бодоход 6 хүн бүгд яг өөр өөрийнхөө өнцгөр харж байгаа шүү дээ. А гэтэл та жишээ нь энэ бүтээлийг одоо бий болгож байхдаа та нэг ийм юмыг өгүүлэндээ гэдэг бас нэг тийм нэг бодлын юм бол байгаа тий. А таны бодлыг бид 6-гийн аль нэг нь бодсон байх нь зөв юм уу? Эсвэл энэ 6 хүн зургуулаа өөрөөрөө ингэж дүгнчээд яг ийм очиртай зураг юм байна, ийм юмыг өгүүлж байгаа юм байна гэж ойлгох нь яг тэр зургийг одоо таньж мэдэх учир шалтгаан юм уу? Энийг ер нь зураач нар яаж тайлбарлаж яаж хардаг бол? Тэгэхгүй би хүмүүст ярихдаа нөгөө нэг одоо хүмүүст ярих хүмүүст хэлэхдээ хүмүүс би ийм зураг ойлгодгүй гэж ярьцгаад одоо тий энэ би ойлгохгүй байна гэдэг. Зурагч нөгөө тоо биш байхгүй. Одоо ингээд зөв гарна. Хүн ойлгох хэвээр одоо 4-ийг нэмвэл 8 болно гэсэн юм биш. Хариу нь зөв 8 тэгээд зөв гэдэг юм байна. Ерөнхийдөө би хүмүүст тэгж хэлдэг. Бити тэгж хэлжээ. Энэ над таалагдж гэн гэжээр таалагдахгүй байна гэж. Тэ? Тэрнээс тэр чи хүлээж авч чадахгүй бол чи тэнийг мангар соёлгүй бүдүүлэх гэсэн үг биш шүү дээ тийм. Тий. Чи чамд таалагдахгүй байна. Чи тийм бүрэн эрэхтэй. Тий энэ таалагдахгүй яах юм тий. Тэгээ таалагдахгүй юмыг би таалагдуулах гэж зүтгээд авах бас хэрэггүй. Гэхдээ таны хувьд бол ерөн зөвөр таны бүтээлүүд таалагдаагүй хүн гэж баг байхгүй бах тий. Тэгэхгүй байлгүй яа тийм байл. Байна гэж юу? Гэхдээ тэгэл харсан зураг болгоно. Өө ямар гоё ингээл уулаг алдаад ш бид нар бүгд дээр хэл. Мэдхгүй одоо би нэг зураг таалагдаагүй тухайн нэг сони юм ярьж байгаа. 90-ад оны ихэр юм байх та. Одоо урчуудын эвлэлээс дуудаад ерөнхий сайд байсан хүмүүсийн хөргийг зурнаа. За чи гиндэн гэж ерөнхий сайдыг зур. Дээр нь одоо ерөнхий сайд байгаа Бямбсрангог зур гэхгүй юу. Тэгэл одоо доноос эхэлж байна. Тий, одоо надад даалгавар өгч яана л да. Тэгээд би зурлаа. Эхлээд Гиндонгогийн зурлаа хуучны фото мото.
элдвэмэн харж чад. Бямбсурангой чи ерөнхий сайд би хаанаас юу яах вэ? Одоо тэгээд гууж түүжээж нэг юм жижигхэн пропускны зураг олохгүй. Тэгээд би амьдаар нь хараагүй нөгөө үнэ. Цэз зураг. Тэр дээр л их том ерөнхий сайд гэдэг чи юу гэсэн. Тэгээд нэг юм пропускны зураг гэрт нь очлоо да. Тэр 5 дугаар хоролт 1-р сургуулийн урд байсан санагдаад байдیں۔ Тэгээд нэг юм жижигхэн зураг ингээд харсан чинь нэг юм хамар нь улаан дуу хүн. Тэгэл одоо яхта өгсөн фотогоор л зурсан. Тэгэл өнгөрлөө тэр манай төрийн ордонд тухайн үед ажиллаж байсан найзууд намайг шоолж бариад чи яагаад ерөнхий сайдыг улаан хамартай зурцсан энэ төр гэдэг талигаа зоргоо энэ төр шоолол. Санжийн зураг. Тий. Тэгээд тэрнээс хойш олон жилийн дараа нэг 10-аад жилийн дараа ч үлээ биднээс нэг хэдэн найзуудтайгаа тэр гүнжийн сүм мөмийн тэргээр явж байхгүй юу? Нөгөө загас жарахаа гээл инээ тэр туулын гүрний дээдлэлт гарцсан байжсэн чинь нэг машин ирсэн чинь манай найз Динзэн гээд баримлж. Аа. Ой энэ бямсан гоё явж ингээ. Хайлоо сүд болоод уулзаал мэддэм байл л да тандим байна. Тэгэл би ч одоо анх удаа л андаар нь харж байгаа юм чинь дугаа суучлаа. Ямар ч тааш миний нөгөө нэг зурсан хүн байна да гэж. Мөн байна да гэсэн шүүн бодоод суужилаа. Тэгсэн чинь Динзэн л энэ нөгөө Хөрлбаатар манай найз таны хөргийг зурсан гэд ордонд байдаг. Танилцуулаа хийсэн чинь над руу амар муухай харж ил. Тэгээд тэр одоо миний зурганд дургуутсны тод илэрхийл. Тэгээ одоо тэр зураг нь байдаг ч юм уу ч юм уу өөр зураачаар солилцсон ч байж магадгүй. Энэ ордонд их олон хуурамч зурагнууд байдгийг. За, хоёулаа ярилцлага өндөрлүүлье. Нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авсан танд маш их баярлалаа. Бараг 20 орчим жилийн дараа анх удаа ингээ бүрэн хэмжээний томоохон ярилцлага нэвтрүүлэхэд бидний саналыг хүлээж авсанд одоо маш их баярлж байна тань. Сансан зорьсон бүх юм нь сэтгэвчлэн бүтээж биелэх болтугай. Ер нь тэгээд бүх бүтээлүүд нь яг сэтгэлгээнээс нь ингэж гарч байгаа тий. Тэр төсөөллөө бодит төсөөллөө бас ингээд бодит зураг болгож чадж байгаа. Бодит зураг болгодог ийм зураачид тийм түгээмэл байдаггүй байх гэж зөв би хувьдаа боддتي. Тэгээ яг тэдгээрээс бол таны бүтээлүүдийн хамгийн гой зүйл бол яхаа аргагүй ялгарл нь өнгө байдаг. Тэгээд нөгөө төгөр бас нэг бөөгийн тэр төсөөллүүд бол яалтчгүй уулга алдуулах хэмжээний тийм гой бүтээлүүдийг төрөдөг гэж хувьдаа боддог. Тэгээ яг энэ бүх бүтээлүүд нь мэдээж харсан хүн болгоны сэтгэлд бол маш том баяр цэнгэлийг мэдрүүлдэг байх л та. Тэгээ энэ гой бүх одоо зүйлийг их олон хүмүүс мэдрээсэй гэж бас давхар хүсэж байна. Тийм болохоор та бас их олон хүнд хүрэх тийм гоё чанартай уран бүтээлүүдийг бас цаашдаа төрвээрэй гэж танаас хүсье. За баярлалаа. Намайг яг үнэндээ та их ч хуурч байгаа юмд оролцлоо. Зүгээр юм ярина гэснээр бөө аппарат хэрэгсэл болоод ирээд яриулчлаа. Би ер нь тий зурцлаа хол хүн. Хол зураач нь үгүй зурагтаар гарах чинь их тийм тэмүүл хүсэл байдгүй. Тэгээд би нэх од мод биш. Тэр од илүү тийм хүн биш болохоор зураач нар бол өөр ингээд нэг тусдаа хүнээс шалтгааллахгүй юм хийгээ сууж яадаг учраас хаагдсан бол хүн мэдхгүй шахуу тийм байдаг. Тэгэхээр тэрийг бас ингээд танаахан ингээд гаргаж байгаа нь бас тэднийхээ өмнөөс баяртай. Баярлалаа.